2 цагт хуралдах байсан зарыг 24 цагийн өмнө зарласан байсан. За тэгээд тэрний ар дээр хэдэн гишүүд, Утганбаяр гишүүн болон бусад хэдэн гишүүд одоо зохион байгуулад хурал одоо зохион байгуулж хуралдуулсан. За тэрний өмнө бол над дээр хурж иж одоо хуралдах эсрэг талаар бол асуусан. Би ямар ч байсан өнөөдрийн 12 цагт бол зарсан хурлаа бол албан ёсоор дөрмийнхээ дагуу зарсан хурлаанаа бол хийнэ гэсэн зүйлийг яриад хэлсэн байна. За гэтэл бол тэрний ар дээр бол хуралдаанаа зохион байгуулсан. За энэ бол мэдээж одоо хууль бус ийм хуралдаан бол болж байгаа. Өөрөөр хэлбэл хуралдааныг за яг мэдээд гишүүд маань бол өөрсдийнхээ эрхийн дагуу буюу одоо дөрмөц заасныхаа дагуу нийт гишүүдийн олонх нь хэрвээ хуралдаан хуралдуулъя гэж одоо хүсэл гаргасан бол хуралдаж болно. Нэг. Гэхдээ хуралдааныг бүлгийн дарга тоглож, бүлгийн дарга зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ хуралдааныг бол урд нь бол тэр дөрөв зарласан байсан хуралдааныг урьдчилаад бол өөрсдөө бол зохион байгуулж бол хуралдаан зарласан байна лээ. Өөрөөр хэлбэл одоо дөрмийн бус ийм хуралдааныг бол зохион байгуулсан гэж үзэж байгаа. Дөрмийн яг хэдийн хэд дээр ямар зарлт вэ? За дөрмийн долоо дээр одоо даргын эрх үүрэг дотор саяны миний хэлсэн зүйл байгаа шүү дээ. Хуралдааныг бүлгийн дарга товлож бүлгийн дарга зохион байгуулна л гэж байна. Өчигдөр гишүүд 16 цагаас одоо хуралдуулъя, яаралтай цаг үеийн нөхцөлөд ийм болчлоо гэдэг шаардлагыг танд өгсөн гэжсэн тийм. Тэгэхээр энэ 16 цагт нь хуралдуулах боломж байгаа юм уу? Шаардлагыг нь хүлээж авах үндслэл таны хувьд юу юм бэ? За нэгдүгээрт бол хуралдаанаа бол товлоо зарлцсан байсан. Хоёрдугаарт урд өмнө бид нар бол одоо төсөвтэй холбоотой асуудал болоод бусад асуудлаар бол бид нар ярьсан асуудал шүү дээ. Ярьсан асуудал. Өчигдрийн хуралдааныг харахад бол нэгдүгээрт бол одоо биш олоо хийхэд бол ам массаж гэдэгтэй асуудал ярина лээ. Өөрөөр хэлбэл гадаа байж байгаа багш нарын болоод эмч нарын одоо цалин тэтгэврийн асуудлуудыг ярьж байна шүү дээ. Тэгэхээр энэ цалин тэтгэвртэй холбоотой асуудлыг нэгдүгээрт бол бид нар бүдлгээрээ бол ярьсан. Урд нь ярьсан асуудал. Хоёрдугаарт одоо энэ хэлцүүлийн ар дээр ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг байгуулагдаад тэр ажлын хэсэгт гишүүд орж агаад энэ бүлгээс гарсан саналуудыг тийшээ тусгах болохоос биш нэгэнт засгийн газар өргөн барьчаад одоо өнөөдөр зандар шатар сайд бол бас ийм юм ярьж болохгүй байхгүй да. Эний чинь өргөн барьсны бид нар хэн засах хэрэгтэй гэхээр бид нар засах хэрэгтэй. Бүлэг засах хэрэгтэй. Энийг хаана гэхээр одоо ажлын хэсэг дээр бол энэ саналуудаа оруулаад дараагийн хилцүүлэг дээр орох хэрэгтэй байхгүй да. Энэ чинь юуныхаа дагуу процедурын дагуу. Тэгэхээр хоёр дахь асуудал бол бүлэг дээр хоёр дахь асуудал бол магадгүй зөвхөн миний асуудал байсан байх л да. Тий, огцруулах асуудал байсан баг тий. За бүлэг бол би хэллээ шүү дээ. Энэ өөрөө хуралдаан бол дөрвийн бүс хуралдаан. Тэгэхээр хуралдаанаас гарсан шийдвэр бол дөрвийн бүс шийдвэр. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус шийдвэр гарсан байгаа. Тийм болохоор өнөөдөр хуралдаан өөрөө хүчин төгөлдөр бус болохоор хуралдаанаас гарсан шийдвэр чинь өөрөө хүчин төгөлдөр бус. Нэгдүгээр, хоёрдугаарт хэрвээ Батэрдэн гэдэг хүнтэй холбоотойгоор эсвэл одоо бүдгийн дарга гэдэг хүнний одоо ажил хийж чадахгүй юм ч гэдэг юм ямар нэгэн байдлаар хэрвээ одоо авъя гэж байгаа бол пожалуйста дараагийнхаа хуралдаан дээр хуралдаад надаас ав. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хуралдаан дээр авах болцоо байсан. Би одоо бүлгийн даргатаа зууралдахад би хин нэгэн хүмүүсийн тэр хүсээд байгаа. Тэр одоо ноён нурууга хуглан нэг хэсэг нөхдөд хаян нөгөө тийшээгээ сайд нэрийн төлөө явж яадаг ийм хүн бол би биш ээ. Тэр үтгэл та бүхэн мэдж байгаа. Одоо тэрхэн сайдыг бол шууд гар үсгээ зураад ингээд явж исэн хүн шүү дээ. Тийм болохоор бүлгийн даргатай холбоотой асуудлыг бол ерөөсөө асуудал биш. Хэрвээ болохгүй байгаа бол энэ бол хуралдаанаар шийдэж явах юм асуудал байхгүй. Заавал нааш нь татах ийм асуудал бол хэрэггүй. 10 дугаар сарын 9-ноос хойш бүлгийг хуралдуулъя гэдэг шаардлагыг удаа тавихад огт хариу өгөөгүй. За дээрэс нь өнгөрсөн хугацаанд одоо энэ олонхын бүлгийн хооронд үүсэж байгаа зөрчилдөөнийг илрүүлэхийн оронд за бүлгийн даргын хувьд бол аль нэг талд нь хит гарсан ийм одоо байдалтайгаар ажилласан учраас бид нэр одоо яаралтай шуурхай хуралдуулаад ажлаас нь чөлөөллөө гэж тайлбарласан л да. Энэ дээр таны байр суурь ямар агаар таас нь. Тэгэхээр би түрүүний хэвлийн одоо таахан тавьсан асуудлуудаар хэлж ирсэн. Урд өмнө Монгол Ардын нам 32 34 гэсэн хоёр бүлэг болоод хуваагдчихсан. Энэ бол түүх.
7 жилийн өмнө баха болсон шүү дээ. Энд би өөрөө биеэр байсан одоо хүн. Тэгэхээр парламент гэдэг бол өөрөө улс төрийн намаас бүрдэж байгаа. Улс төрийн намууд өөрсдийнхөө одоо парламентд мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх ийм боломж болцоог бол хэр одоо өөрсдөө нэгт байж ээж хэр одоо зөв бодлогыг баримталж ээж энэ бүлэг одоо зөв ажилласнаар бол улс төрийн одоо шийдвэрүүд одоо зөв гарч идэг. Тийм болохоор бүлэг бол дандаа нэгт байж явах хэрэгтэй. Бидний 32-34-оор хагарсан нөхцөл байдал бол тухайн үед бол бас нэлээд том хаос бол оруулж исэн шүү дээ. Тэгэхээр миний баримталдаг бодлого би одоо бүлгийн даргаас гадна жишээ нь Булган аймгийн Монгол Ардын намын даргыг шийдэлээ нэлээд олон жил хийлээ. Инхээр ер нь намын дарга болоод менежерүүд болоод ерөөсөө энэ хагарлыг урьдчилан сэргийлж явах хэрэгтэй. Нэг конофтол эсвэл нэг гаруй хэсэг зураал ингээд шийдэх юм бол хоёр тийшээ хагарсан тохиолдолд хизээж буцаад биеийн лөгөөд эвтэйхэн сайхан хардв. Тэр чигээрээ явчихдаг. Тийм болохоор энэс дандаа урьдчилан сэргийлж явах хэрэгтэй. Энэ утгаараа бол миний хувьд бол намын бүлгийн даргын хувьд энэ хагарлаас бол дандаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах ёстой гэдэг бодлогыг явсан. 7-8 гишүүн баха бас нэг одоо 2 удаа уулзаад надад бол санал тавьсан бүлгийн асуудлууд хоролдуулъя гэж түрүүний 7 хоногт баг. Би байж наад асуудлууд ч бол хэдүүл ярилцъя. Ямар ч байсан хоёр бичиг гарцсан нөхдүүдийг нэг зааланд оруулахаар яах юм? Бие биенийгөө хоорондоо хэрэлцээр байгаа таарах байхгүй да. Гэтэл тэр бичгийг хэн зурулж байгаа? Нөгөө нэг кинон дээр гардаг эзэн хаан байна гэдэгтэй адилхан тэр эзэд нь хоорондоо уулзраа олж ээж тэр эзэд нь ямар нэгэн байдлаар асуудлаа шийдэж энэ одоо гар үсэг зурсан хүмүүс хоорондоо уулзраа олох болохоос эзэдэнд байж байгаа шүү дээ. Нэг нь бол хурдын дарга нь байж нэг нь ерөнхий сайданд байж шүү дээ. Юунд тэгэхээр эвлэрүүлэх гэдэг асуудлыг битээ ингэж ярь заа юу. Эвлэрүүлэх гэдэг асуудал чинь бол уучраа олох асуудал байхгүй да. Нэгдүгээр. Хоёрдугаар бүлэг дээр тодорхой асуудлуудыг хийхийн тулд өнөөдрийг хүртэл би наад хүмүүстэй чинь уулзлаа гэж ярьсан шүү дээ. Уулзсан, хоорондоо холбогдсон. Хэдүүлээ ямар ч байсан нэг 7 хоногийн дараа бол асуудлыг нэг харж агаад бүлгийнхээ хурлыг хий гэсэн байдлаар нөхдүүдтэй бол саналуудаа бол ярьж ирсэн. Түүнээс одоо Батэрдэн гэдэг хүн бол алга болчоогүй. Батэрдэн гэдэг хүн бол одоо эднэд дундаа уулзалт хийгээл ингээл явж исэн шүү дээ. Түүнээс алга болчоогүй. Дээрээс нь хамгийн гол асуудал бол одоо жишээ нь бид нэр төсвийн асуудлууд нэгдүгт үлдээд байна. Хоёрдугаарт яг намтай холбоотой асуудал гэдэг намын их хурл цаанч үлдчихэд юу хийхт гэдэг. Тэгэхээр энэ асуудлууд дээр бид нэр хэврээ засгаа унгаачих юм бол дараагийн засаг бүртэл дахиад 30 хоног болно. Ингээд явж итэл нөгөө шинжилч болно. Ингээд явж итэл нөгөө төсөвч хаана үлдэх юм. Тийм болохоор энэ хаваасаас бид нар гарахын тулд юу байх вэ гэхээр зөвшөлтсөл байх хэрэгтэй. Тэр өчигдөр бас ганц хоёр юм явж байна лээ. Тэр гэмт хэргийг нуун дарагдуулахын тулд хоорондоо зөвшөлдсөх гэдэг асуудал яригдаад байна. Тэр гэмт хэрэгтэй холбоотой ч байд юм уу хил яриатай холбоотой асуудлууд бол хууль хяналтын байгууллага шийдэн шүү дээ. Хууль хяналтын байгууллага шийдэн. Түүнээс тэрний өмнөөс бид нар шийдээ тэр нь одоо буруутай энэ одоо зөв гэж ингэ шийдэж явж болохгүй байхгүй да. Миний харж байгаа өнцөг бол зөвхөн намын одоо бүлгийн даргын өнцгөөс энэ 68 энэ 67 хүнийг хооронд ивтэй найрамдах зөв шийдвэрүүд гаргах. Гэхдээ олон ургалж үзсэн одоо тэндээсээ зөв ярьцаж хөрөлцдөг юм л бүлгийн хурд оролцсон одоо зарим гишүүд ихээр ойлгоход бас тэр талд саналаа өгж юм гэж ойлгочлох тань ярианаас. Ерөнхийдөө бол одоо би юу хийж яах гэхээр мэдээж улс төрч гэдэг хүн бол тууштай байх хэвээр. Тууштай байх хэвээр. Тэгэхээр энд одоо тэнд гар үсэг зурсан хүн тэнд явж байна. Энд гар үсэг зурсан хүн ийшээ шилжлээд ирсэн ийм юмнуудыг би албаар сая бол хэлж байгаа байхгүй да. Ноён нуруугаа хаана ихтэй бити хугуулаасаа л гэж би өнөөдөр хэлж байгаа. Улс төрч юм бол тууштай байгаад улс төрч юм бол энэ намынхан бодлого дээр тууштай байдаг. Нөгөө одоо бодлогодлоо одоо юу гэдгийг шилжих наан цана гэхгүйгээр хэрвээ нэг шийдвэр гарсан бол намынхан гарсан шийдвэр дээр тууштай хамт байж байдаг бодлогоо бол хэрэгжүүлээд явж байдаг. Гэхдээ олон уургалж үзлээ бол өөрийн үзэл бодлоо бол илэрхийлдэг. Гэхдээ намнаас олонхоос гарсан шийдвэрийг хүндэлдэг ийм л нөхцөл байдлаар улс төршин ажилласаа л гэж үзэж байна. Гишүүдийн хувьд нь эсвэл ахмад гишүүдийн хувьд ийм асуудал их гараад байна. За яг би одоо энэ дээр нэг нэр хэлээд яах вэ? Гэхдээ ерөнхийдөө бол мэдээж улс төрийн амьдрал дотор янз янзын байдаг. Тэр болгоныг бол нэр зааш хүмүүжлэхээс илүү ер нь бол мэдээж олон төрлийн хүн олон төрлийн үзэл бодол олон төрлийн олон ургаж үзэл байх ёстой шүү дээ. За энэ бол мэдээж парламентыг л бүрдүүлэх асуудал. Тийм болохоор энийг заавал одоо буруу өнцгөөс нь хараад бол хүмүүжлэх байх шаардлага байхгүй. Тууштай гэж хоёр тишээ бүр хараад эвлэрэх. Бүлэг одоо хуралдах юм уу? Тууштай гэдэг зүйлийг би сайн нэг хэллээ шүү дээ.
бүлгээс гарсан шийдвэрүүд, намаас гарсан шийдвэрүүдийг энийг өөрийнхөө өнцгөр засах, өөрийнхөө өнцгөр одоо юу гэдэг өөрийнхөө өнцгийг бол шингэх ийм асуудал байж болно. Гэхдээ нэгэнт олох шийдсэн бол онцлог шийдвэрийг дагдаг чинь энэ өөрөө парламент ёсны зарчим байхгүй. Та бүлгийн дарга гэдэг дээр санал нийлэхгүй байна. Би нийлэхгүй. Дөрмийн бус хурал хийгээд шийдвэр гарсан. Тийм болохоор энэ бол хүчин төгөлөг. За өнгөрсөн 7 хоногоос эхлээд бүлгийн даргын хувьд одоо сөргөлдөгч хоёр талыг зөвшөлтсүүлэх, ойлголцуулах энэ уулзалтуудыг бол бас хид хийсэн гэж ойлгосон шүү. Тэгэхээр ер нь тухайн хоёр хүний хувьд өөрсдөө зөвшөлтсөн ойлгоцсон гэсэн хандлага ер нь байна. Би түрүүн бас хэлжсэн хоёр тал болоод мэдээж хоорондоо бол яриа зөвшөлтсөд энэ асуудал хаанаас гарсан гэхээр намын даргатай холбоотой асуудал шүү дээ тий. Энийг бол нууц биш шүү дээ. Тэгэхээр намын даргын хүрээнд бол энэ асуудлуудыг хоорондоо уулзалцсан, ярилцсан одоо ийм зүйлүүд бол нэлээд байгаа. Мэдээж улс төрчдийн хувьд бол хоорондоо ярилцсан, хэлэлцэх зүйл зөндөл байлгүй яг энийг ярьж хэлээд явсан. Мэдээж би бол өөрийн байр суурь буюу одоо бүлгийн даргын байр суурийн үүднээс бол мэдээж одоо хооронд нь бас тодорхой хэмжээнд ойлголцох асуудал дээр одоо бас өнцгөөс нь бол харж байгаа. Бүлэг хуралдахгүй, бүлэг бол хойшлуулсан. Нөгөө тэгөр нэг юм зүйл байгаа. Бүлэг хойшлсон нэг бас шалтгаан болоод удирц зөвлөөс одоо шийдвэр гаргаасаа гэж миний хувьд бол хүсэж, удирц зөвлөөс одоо шийдвэрээ гаргаараа гэсэн ийм шаардлагыг хүртэл тавьж ирсэн шүү дээ. Удирц зөвлөл гэдэг бол намын бодлогыг хүрээнд бол тодорхой асуудлуудыг гаргаж явах хэрэгтэй. Зөвхөн одоо ерөнхий сайдтай холбоотой биш. Ерөнхий сайдын асуудал хэрвээ баг хуралтай холбоотой асуудал байдаг юм бол миний хувьд бол тэр асуудлаа хайчих. Ерөнхийдөө энэ өнөөдрийн байгаад байгаа нөхцөл байдал, өнөөдрийн байгаад байгаа энэ бүлэг дотор байгаад асуудал, нам дотор байгаад байгаа асуудал, гадаа энэ талбай дээр сууж байгаа эмч нарын асуудал, багш нарын асуудал, тэгээд энэ төсөвтэй холбоотой асуудал, энэ бүх асуудал дээр яагаад удирдах зөвлөл хуралдаж болохгүй гэж, яагаад удирдах зөвлөл тодорхой хэмжээний чиглэлийг одоо намынхаа бүлгийн одоо бүлэглүү болоод өгж бодохгүй гэж. Миний хувьд бол удирдах зөвлөл ямар нэгэн байдлаар хуралдаад тэнд бол бүр үзэл бодлын юмнуудаа ярилцаад тэгээд тодорхой хэмжээний шийдэл бол түрээсэл гэсэн юм шийдэл. Шийдвэр гаргасан.